Сайн байна уу? E-school системийг ашиглан анги удирдсан багш хэрхэн дэвшилт хийх гарын авлагыг хүргэж байна. Багш LXP-цэг E-school цэгийн систем рүү нэвтрэх нэр нууц үгээ оруулаад нэвтэрнэ. Ингээд ESIS үндсэн засгийн дэвшилт дэд засгийг сонгоно. Ингэснээр нийт 6 алхамт дараалал бүхий дэвшилтийн цанх нэгдэх ба сурагчдын мэдээллийн хэсэгт ангийн нийт сурагч жагсаалтаар харагдана. Ингээд дэвшилт хийх сурагчдын нэр болон тоог тулгана. Сурагчийн нэрийн ард байрлах дүн харах тавч дарснаар сурагчийн энэ хичээлийн жил болон өнгөрсөн хичээлийн жилүүдийн жилийн эцсийн дүнгийн жагсаалттай танилцах, тулгах боломжтой. Ингээд дүн хянахад өмнөх хичээлийн жилийн эцсийн дүнг дутуу хоосон харагдаж байвал багш гараас нэмэж хадгалах боломжтой ба харин нэгэнд хадгалагдсан систем дээр байрласан дүнг устгах эсвэл засах боломжгүй. Сурагч энэ жил аль түвшинд суралцж байгаагаас хамааран түвшин хэсэгт өмнөх жилийн түвшингүүдийг сонгож судалгатууны дүнг хянах боломжтой. Мөн тухайн цанх дээр хайх хэсэгт нь судалгатууны нэр оруулан дүнг нь хянах боломжтой ба мөн огноо оруулж хянах боломжтой байх нь. Ингээд сурагчдын дүнг хянаж, тулгаж дууссан бол дэлгэцийн баруун доод болонд байгаа дараагийн алхам тавчийг дарж жилийн эцсийн дүн цанх руу шилжинэ. Жилийн эцсийн дүн шалгах хэсэгт дутуу болон илгээгдээгүй жилийн эцсийн дүнг харуулна. Энэ хичээлийн жил нийт хэдэн жилийн эцсийн дүн илгээх ёстойгоос хэдэн илгээгдсэн болон хэдэн дутуу үлдсэнийг харуулах ба та дутуу байгаа судалгатуунуудаа хянаад сургалтын менежертэй дараах судалгатууны дүнг ESIS руу илгээж өгнө гэсэн хүсэлт өгнө. Ингээд сургалтын менежер дүнг гүйцээж илгээсний дараа та тухайн цонхыг дахин ачааллуулж жилийн эцсийн дүн бүрэн илгээгдсэн хэсгийг шалгана. Дараагийн цэс рүү шилжихийн тулд нийт илгээгдэх ёстой судалгатууны дүнгууд бүрэн илгээгдсэн төлөвт орж байж улсын шалгалт цэс рүү шилжинэ. Ингээд дүнгийн тав гүйцсний дараа үргэлжлүүлэх тавч дараагийн цанх руу шилжинэ. Улсын шалгалтын дүн хэсэгт мөн нийт хичнээн улсын шалгалтын дүн илгээгдэх ёстойгоос хэдэн илгээгдсэн, хэдэн дутуу байгааг хянах боломжтой. Ингээд анги дэвших шалгалтын тоо бүрэн байгаа тул үргэлжлүүлэх тавч дараагийн цэс рүү шилжинэ. Дэвшилт бүртгэх хэсэгт та сургуулийн шийдвэр, шалтгаан, шийдвэрийн дугаар болон дараа жил дэвшин суралцах анги бүлгийг сонгож хадгална. Ингээд шийдвэр хадгалахдаа бүгд ижил цанхыг чиглэлвэл та нэг сурагч дээр сонгосон төлөвийг бусад сурагч дээр ч мөн зэрэг оруулах боломжтой. Хэрвээ дэвшин суралцахгүйгээр давтан суралцах төлөвтэй сурагч байгаа бол бүгд ижил цанх дээр чекийг авч давтан суралцах сурагчийн хойно давтан суралцах төлөвийг сонгоно. Ингээд дэвшин суралцах болон давтан суралцах төлөвийг оруулсныхаа дараа шалтгаан хэсэг дээр дэвшин суралцаж буй шалтгааныг сонгоно. Харин давтан суралцах сурагч дээр олон төрлийн шалтгаан байдаг тул бүгд ижил цанхыг мөн л авч сонгох хэсэг дээр давтан суралцаж буй шалтгааныг сонгон оруулна. Ингээд давтан суралцаж буй шалтгаанаа оруулаад шийдвэрийн дугаар хэсэгт сургууль дотооддоо тухайн ангийг дэвшин сургах шийдвэр баталсан альбом бичгийн тоотыг авсаргана. Ингээд шийдвэрийн дугаар оруулсны дараа жил дэвшин суралцах анги бүлгийг сонгоно. Харин давтан суралцах сурагч дээр анги бүлэг сонгохын тулд мөн л тухайн баган дээрх бүгд ижил цонх дээр чиглэсэн чекийг авч сонгох хэсэгт давтан суралцах анги бүлгийг сонгоно. Ингээд сурагчдын дэвшин суралцах болон давтан суралцах төлөв зөв байна уу гэж садар шалгаад болсон бол дэлгэцийн баруун доод болонд байгаа үргэлжлүүлэх тавч дарснаар дээрх цонх нэгдэнэ. Оруулсан мэдээллийг хадгалаад дараагийн алхам руу шилжүүлэх хадгалах тавч дарна.
Ингээд анги дэвшүүлэх хүсэлтийг сургалтын менежер рүү илгээхийн тулд менежер рүү илгээх давч дарснаар сургалтын менежер хүсэлтийг хүлээн авч батална. Хэрэв анги дэвшилтийн хүсэлтэд засварлах шаардлагатай мэдээлэл байгаа тохиолдолд сургалтын менежер хүсэлтийг буцаах ба буцаасан шалтгаан мөн ангийн багшид харагдана. Ингээд буцаасан шалтгааны дагуу ангийн багш алхам дарааллынхаа дагуу давтан үйлдэлүүдээ хийх нэ. Жишээ нь дэвшилтийн бүртгэл алдаатай байсан тохиолдолд багш тухайн алдаатай бүртгэлтэй сурагчийн хойно байрлах хогийн сав дээр дарж дэвшилтийн бүртгэл устгах боломжтой. Ингээд тухайн сурагч дээр зөв дэвшилтийн бүртгэлийн мэдээллийг оруулж хадгалах боломжтой байх нэ. Ингээд дэвшилтийн бүртгэл бүрэн хийж дууссан тохиолдолд менежер рүү илгээх давч дахин дарж менежерт хүсэлтээ илгээнэ.